За энэ жилийн mentorship хөтөлбөрт 2 дахь удаага оролцож байна. Тэгээ энэ жилийн хувьд бол Evel брэндтэй ажиллаж байна. За Evel бол үндэсний хувцсны дотоодын брэнд байгаа. Тэгээд зах зээл дээр бас шинэлгээр нь үндэсний хувцсыг орчин үеийн амьдралын хэв маягтай ингээ холбож гаргаж ирж байгаа юм одоо шинэлэг брэнд байна. Тэгээд зах зээл дээр бол нэлээд бас амжилттай явж байгаа брэнд юм байна. Тэгээ өнгөрсөн жилтэй харьцуулах юм бол өнгөрсөн жил бол Бурамхан компанитай ажиллаж байсан. Бурамхан бол харьцангуй стартап төвшнөөсөө одоо дараагийн төвш рүү орж ирсэн компани байгаа. За одоо Evel брэнд бол илүү үйл ажиллагаа нь нэлээд тогтчихсон. Дунд түвшний юм компани болчихсон. Борлуулалт ашигт ажиллагаа бол нэлээд сайн явж байгаа компани байна. Тэгэхээр бас бизнесийн хувьд ирж байгаа сорилтууд нь нэлээд өөр. Тэр утгаараа бол одоо нэлээд миний хувьд хувийн зүгээс бол нэлээд сонирхолтой юм брэндтэй ажиллаж байна гэж бодож байгаа. Тэгээд фаундерууд нь буюу компани үүсгэн байгуулагч нь бол нэлээд тийм entrepreneurial гэж ярьдаг тийм шинэ бизнесийг үүсгээд хурдтай явдаг юм майндсет сэтгэлгээтэй. Тэр нь бол нэлээд бас сонирхолтой. Тэр зүйлийг хараад бас нэлээд бахарх сэтгэл төрж илаа. Тэгээд цаашаа явъя гэхээр нөгөө одоо corporate гэж ярьдаг тийм корпорацийн төвшөнд одоо ажлууд одоо ялангуяа арих нь төлөвлөлтөө яаж идэв, санхүүгээ яаж контролддог, хүний нөөцийн бодлого яадаг гэх мэтчлэн тэдгээр туршлагуудаас нэлээд хуваалцлаа. Тэр нь бас Evel брэндэд бас тодорхой хэмжээнд нэлээд тус болох байх гэж бодлоо тий.